Энэ хүүхэд арга үйлчилгээний ард чинь нийгмийн том асуудлууд байгаа байхгүй юу? Одоо нэг 3 хүн ажлын байртай бий болцсон. Байраа байшингаа засаад, тийм ээ? Зээл аваад ажлын байр бий болгоцсон. Ард нь хүүхдээ өгж байгаа 15 ээж ажиллаа хийж байгаа. Одоо ингээд цэцэрлэг байхгүй. Үүрээ эвдүүлсэн шоргоолч гэл юм болох гэдэг нь шүү дээ. Тийм учраас би энийг та нар тэр би улс төр гэж ерөөсөө харахгүй байна. Хэдэн цаас яаж энэ тэндээсээ олж жагаад одоо ажиллаж байгаа нэг хүүхэд арга үйлчилгээний энэ улсуудын 3 хүн ажлын байртай 15 ээж нь аав нь ажиллаа хийгээд явах энэ бололцоог л бий болгооч. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвдөр сурж байгаа энэ хүүхдүүд эдийн засгийн бололцоогүй амьдрал ахуй тааруухан юм улсууд байдаг юм аа. Энэ хүүхдүүдийг 70 мянган өгөхгүй болох юм бол нөгөө нэг сурж байгаа тооч нь цөөрөөд ирхэн гарсан хүүхдүүд нь гудамжинд гарах гээд байна. Гэмт хэрэг тарих юм руугаа явчих гээд байгаа байхгүй юу? Тийм учраас бид нар энэ хөдөлмөрчин анги, ажилчин анги бий болох асуудлаа анхаарахаас гадна нийгмийн асуудлууд наан байдаг гэдэг энэ асуудлаа бодох хэрэгтэй.